За хэдүүлээ энэ дээр нөгөө бэхлэгээний корпустай бэхлэгээний деталь суух юм зузал гаргацсан. Одоо энэ дээр хэдүүлээ нөх хийж явна тий. За энийг дээр нөхийг гаргах команда хоолойсоор дөрөв. За энэ дээр нэг юм байгаа шүү дээ. Ер нь энэ чинь нөгөө 5 градусын алуудаа гадруу баг тий. Энэ 5 градусын алуудаа гадрууд хэдүүлээ. Одоо энэ BT-г одоо үүсгэхтэй яаж юм. Дээдлийн хавтаагаас нэхлүүл зазаар зай үсгүүгээр ингээд экструд хийх байхгүй. Тэгэхээр би доороос хийсэн бол дээш нь хэдэл бас нийлүүлэхэд тодорхой өнцгөө тохируулж өгөх гэж хэцүү байдаг. Тийм ээ. Тэгж тооцгоогаар энэ дээдлийн энэ тасаас нь бодварцсан даваа талтай гэсэн үг болж байгаа байхгүй. За тэгэл хоол зартаавда. Хоол зартаавсан энэ дэр яваад position гэж ороод талсаас аваад өгч. Тэгээ энэ талс дээр нөх гаргана гэдэг гэж заавал өгч. За одоо шууд хэмжээг өг. Энэ хоёрын хооронд цаг 168 168 бахан 2 гэж авч. За өөрөөр хэлбэл би энэ зүрхэн дээр хэмжээсээр явж байгаа. Энэ 168 бахан 2. За энэ дээр гаргаж байгаа нөхний энэ радиус нь 168 байна. Одоо 8.4 диаметртэй 8 ширхэг нөх гэж байгаа юм шүү дээ, тийм үү? За энийг хэдүүлээ авахын тулд ихтэй гэхдээ нөхөө хэмжээг өгөхөөс өмнө энэ байрлал зөв зааж өгөхгүй бол энэ голын тэнглэг дээр цэг нь яагаад вэ гэхээр цэгэр баг тийм одоо энэ цэг юм цэгэр байна гэдэг чинь байрлал бүрэн загдаг. За ингл энд юу 22.5 окей тий. За одоо ингээд ерөнхийдөө байрлал зас хэмжээ зөв болцсон учраас энэ харуулчлаа. За одоо хэдүүлээ animation-аас гараад энэ нүхнийхээ төрлийг зааж өгье. За би энд цилиндр нөх. Бэмэн нэмэлт зөвлөгөө элементгүй цилиндр авлаа. Тэгээ ISO стандартыг тааруулчихъя. За энэ хэсэгтэй drill size. Одоо энэ диаметрын сая 8.4 диаметртэй гэж авчихсан учраас 8.4 үгэлээ. Энийг хэдүүлээ true hole болгоч нэвт нөхлөн гэсэн үг тий. За энэ дээр тэгэл окей. Окей нэвт нөх. За одоо энэ дээр нэг филлитэд байна. Тэр филлитэдийн хэмжээлээ хэдүүл харж тий. Энд филлит нь филлитийн радиусыг 5 радиустай гэсэн байна. За 5 радиустай филлит. Энд филлит тий. За энд энергийг энийг ч гэсэн юм филлит чи. Болгох гэдэг. За одоо энэ дээр 5 гэх хэмжээгээр филлит хийлээ. Окей. Үнээрээ энэ филлит хэмжээ арай их байгаад энэ хэдүүлээ буцаж орцсон. Энэ филлит рүү орлоо. Диск гэж ороод. За энэ радиусыг хэдүүлээ 2 болгож хурцлуул дээр юм биш. 2 арай 3 арай дээр юм лөө. За 3 гэдэг хүчтэй. За 3 гэж өгөх гэж. За 3 бас л их юм. Буцаж ороод. Хоёроор явж гисэн явъя. За хоёроор яваад ингээ хар. Тэр нь хоёрын зүгээр юм. За ингэчлээ шүү. За тэгэн бодлоо одоо хэдүүлээ. Юу вэ? Намайг гэсэн чинь за энэ дээр алдаа гарч магадгүй. За юу ч гэсэн үзье. Болохгүй устгах чад гэхэд чи folder хийгээд за circular partner хийгээд нөө кадр ярьсаар сурч. За энэ тэнглэгийг цаалаа. Энэ филлит явж ин тий. За гайгүй юм шүү. Филлит явж ин дээрээс нь одоо бидний нөгөө performance руу орчингууд л чи энд модно энд гараад ирдэг гэсэн үг тий. Бид нэр хэд ерөнхийдөө командын нэршлэн өөрөө бүтээлийн мод гэсэн үг утгаар харагдаж байгаа шүү. За тэгээд хэдүүлээ энэ дэр хоолойсоор давлаа. Энэ extrude авсан. Extrude болсон тий. Эдний дээг бүгдийн авшид нүхтэйгээ энэ гур энэ дээр юм 3 зүйл орж ирж байгаа гэсэн. Тэгэл за ерөнхий хэлбэр дээрс гарсан чинь жоохон цэцгүй. Окей. За энийг юу ямар уцлаа. Онд. Delete хийлээ. За энэ дотор ороод энэ дээр буцаж орцгосон. Эндээс хэдүүлээ энэ нэрмгийг халах. Delete гэдэг нь. Окей. Энэ гурвал билетээсэн зүгээр юм. За ингэж засаж болно гэсэн үг шүү дээ. Эсвэл сайн нөхс тулгуур яаж болох ч за circular partner-ыг авлаа.
За энэ филлит орж ирж байна. Хэдүүлээ тэнглэгийн өдөртөө заач. За тэгээд дээрэс нь хэдүүлээ юу яач. Энэ нүхээ сонголоо. Дээрээс нь extrude boss сонголоо. За тэгээд окей. За ийм болгочихлоо. За тэгж байгаа дараа нь юу гэх филлит гэхгүй болохоор юу багт. За энэ филлитийг болохоор энэ филлитийг сонголоо. Нэрмэгийг сонголоо. Энэ ингээд филлитүүдэд зааж хөөс нэрмгүүдээ тэ. Тэгвэл сая гадархан үсэт. За энийг сонгоод энийг хоёроор нэвтүүлээ. Окей хэд үзүүлээч. За ингээд айтах болж тэ. За одоо айтах болсон шүү. За сave. Ичаашлаа сейвлээ тэ. За энд нь юуны таг. За би насосны таг нэр өгчлээ. Нэрлэлчлээ тэ. Энд нэр нь гарч ирсэн. За одоо хэдүүлээ. Энэ дотор нэг юм зузаалга бас байгаа. Тэр зузаалгыг хэвлэх хий. За тэр зузаалга нь юу гэнэ? Энд нэг юм 100-ийн зайтай хоёр нүх бүхий энэ бас бэхлэгийн деталийг бэхлэх зорилттой зузаалга гэсэн үг тий. За тэр зузаалгыг хэвлээ. Тэр талс дээрээс эхлээ зурж болох нь үзье. Энэ цилиндр учраас энэ юм асуудал ахгүй. За энэ зузаалгыг л төлөө гаргаж аваа. За тэгвэл хэдүүлээ энд нэг энэ зургийг гүйлгээд харсан чинь энэ зузаалга маань өөр юм бас юм юутай юм бэ? Налуутай юм те. Энэ дээр юу юм биш үү? 60 гэдэг хэмжээтэй. Тэгэхээр чинь 60-аас ийшээгээ тодорхой градусын налуутай хөвөлттэй гэдэг чинь яг тийшээгээ бас 60-аас илүү болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр хэдүүлээ дээд талаас нь зурчээ да. Өөрөөр хэлбэл энэ өндөр дээрээс эндээс би 5 мм-ийн доор энэ нэрмгээс доош 5 мм-ийн доор гэсэн үг те. Энэ хавтгыг аавна гэсэн үг байна. За тэгвэл энэний төвшин хэдүүлээ хэд өндөр вэ гэдгийг тэгэл тооцож авах хэрэгтэй тийм ээ. Нэмэлт тавтгаа. Нэмэлт тавтгыг авахдаа эндээс энэ тоорцгод руугаас наашаа энэ 45 мм зайтай байхаар сонгож авъя. За одоо эндээс right гэдэг хавтгаа авлаа. Right. Эндээс right гэдэг хавтгаа. Right гэдэг хавтгаагаас хэдүүлээ. Эндээс гэж орчиж гарлаа шүү. За тэгвэл эндээс яалаа. Сан гэдгээ сонгоод юутай бэрлэлэн гэдгийг энэ дээр хэдүүлээ. Right гэдэг авчих. Right гэдэг хавтгаа сонгоод за right-аас хэдүүлээ 45 мм зайтайг сайн харсан. 45 мм зайтай ийм хавтгаа авлаа. За энэ хавтгаа дээр хэдүүлээ гэж үсгэхэд зургийг гэсэн үг. За одоо хэдүүлээ. За шууд тойргоор хавцсан зүгээр хах дүү. Энд тойрог зурлаа. Дэс ишиг нэг тойрог зурлаа. За одоо line command авлаа. This line command авлаа. This in. Тэсэл тэр их мөрөрцөн чулах. За яг юм лайнер навчдаг биш тусгач. This in лөө. Escape command билүүлээ дахиад line enter. Enter дээр дахиад line авчиж байна тийм ээ. За нэг л гарнаас ялж enter. And this over. За устгая. За эсвэл хэдүүлээ. Нэгдлээ чи мөрөрт. За одоо энэ дээр хэдүүлээ. Юу вэ? Нөгөө хэмжээг өгье. Энэ хоёрын хооронд 60 градус гэж өгч байгаа юм. Тэгээд дээрэс нь энэний хэмжээ ямар байна гэдгийг хэлэх харах та. За одоо эндээс энэ хоёр шулуун өөрөөр хэлбэл төв баазгээ энтэй хэвдэж шугамд гэдэг юм чинь заалаа. За энэ хоёрын энэний радиус нь хэдий гэдэг хэмжээ хэрэгтэй надад. За тэгээд хэдүүлээ.
За энэ хоёрын хоорондох өнцгийг 60 градус гэдэг хүч эхлэв. Тэгэхээр угаасаа байгуултар гараад ирэх юм. Эндээс энэ хоорондох өнцөг, энэ хоёрын хоорондох өнцөг энд 60. 60. За 60 гэж өгөөд энэ хоёрын тэнцвэр хүч энэ хоёрыг сонгоод equal. Тэ? Окей. За одоо эндээс энэ хэмжээ надаа 50. 100 гэж юм чинь 50 болж таараа. За тийм үглээ. Энэ шулууныг энэ тойрогтой шүргэгч танг гэж тэ. За одоо тэгэхээр энэ тойрог өөрөө ороод ирэх хэрэгтэй. Чадчихин окей. Энд нэг гихчтэй. За энд 60 градусын өнцгтэй. Энд энэ хэрэг юм чи энэ хэрэг ордох зүгт өгсөн биш. Мөчөр. Энэ чинь 50. За тэгвэл вэ та миний тэрэмдээ тахил. Энд чи. За тэгээд энэ цэгээс энэ цэгийн хооронд 60. Үлээ 60. За одоо ингэхэр бэхлэгдэж байгаа юм. Болж байгаа юм. За одоо эндээс нийтүүлээ битүүрээ өсгөө орж ирсэн энэ нэрмгийн хуулч. Энэ конверт. Конверт командаа окей. За энэ нэрмгийн хуулаад энэ дээр тойрог зурсан. Одоо тэрэмдэж ичээдүүлээ энийг. Зөвхөн эндлийн цул болгоно шүү дээ. Энд цаа хуулж авсан тойрог байдвал дахиад тэрэмдээ тусдагчлаа гэсэн үг. За одоо ийм цуцгалахтай болох нь. За энэ цуцгалгыг хийдүүлээ цааш нь extrude boss хийхдээ нэг өнцөг байгаа. За яах. Энэ өнцгийг хийдүүл ойролцоогоор 4 ихтэй адилхан 3 градусаар авчидүү тий. За энэ хэдүүлээ шууд юм цаатлан гадаргуу гэдгийг зааж өгсөн дээр тэгээ энэ дээр хэдүүлээ хэвлэлтэй өнцгөө 3 градусаар авчи. Тэгээ гадагшаа гэж. Тэгвэл өн дотгошоо явах гэдэг тий. Энэ гадагшаа гэдэг нэг окей. За ийм болсон шүү. Энэ нэгц дээрээс нь харъя гэвэл топ хэр харагдвал энэ топны утга юм. Энэ чинь за тэгэхээр надад ийм орогдчихно гэсэн үг тийм. За одоо энэ дээр нэг нөхөө байгаа. Эрэстэй нөхөө байгаа. Тэгээ дээрээ биллет юм шиг тийм. Биллеттэй. Биллет хэмжээ биш үү? Энэ хоёр шиг нөхний хэмжээ 8-ын эрэстэй метр эрэстэй тийм. За ингээд өгөгдсөн. Окей. За хоол хийсэр тавлаа. Сешн авлаа. Энэ тасыг зааж өглөө. Хэмжээг өг. Хооронд. Бэхлэгдчихэж байгаа. Бэхлэгийг нь устгаж. Устгаж хаад дахиад явчихдаг. Position дөрөнд. Тасаа заадаг тий. За нэг нь хэвчээд. Зөв хүчээ. За одоо энэ төр моус илээ хэмжээг л. Энэ хоёр ордох цаа 50. Тэ. За одоо өөрийн хэмжээ өсдөл энэ хоёрыг нэг шугамд. Тэ. За окей хэлээ нэг нь. Окей гэх хатлаа шүү. Type гэж ороод эндээс. За type гэж ороод хэдүүлээ ISO стандартыг сонгоод tablet хоо. Энийг 8-1 тэгээд энийг 18 15 гэж өгөөд хэдүүл окей. За ийм болгоцсон. За биллет. Энэ нэрмэг хүсэн нэрмэг. Энэ нэрмэг биллеттэй байна. За энэ хоёроор нэвч. Окей. За одоо энийг хэдүүлээ mirror. Mirror хийлээ. Mirror-ийн хавтгыг хэдүүл сонгоё. Биш. Инфрантаар наваад за биллетээс гадна энэ нөхийг зааж өгнө. Энэ extrude boss зааж өгнө. Энэ дотор энэ хорыг оруулж өгöd энэ дээр окей. За ийм бас ийм нөхтэй бас. За ийм зургасан шүү. Нэвт нөх тий. Багтсан тий. За өөртөө л байхгүй хаас энэ төр хэмжээсийг болохоор би эндээс авсан. Энэ 15.8 гэдэг хэмжээсийг аваад энэ 8.1 өөр элемент байхгүй. Z бэлэг тусч тий.